Амьтад хүний амь насыг аварсан 10 түүх. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ маш сонирхолтой сэтгэл хөдлөмж 10 түүхийн тухай хуваалцах болно. Хорвоо дэлхий дээр инэрэнгүй сайхан сэтгэлтэй, байгаль дэлхий, амьтан ургамалд хайртай маш олон хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс гэмтэж бэрцсэн нэгнийг аврах, зам хөндлөн гарч буй амьтдад туслах, өлсөж сангасан амьтдыг хооллох гэх мэт эерэг сайхан үйлдэлүүдийг байнга хийдэг. Тэм учраас хүмүүс амьтанд тусалж хамгаалж байсан маш олон жишээ байдаг. Тэгвэл энэ удаад бүгдээрээ өөрийн зүн совин, мэдрэхүйн чадвар, хүч чадлаа ашиглан хүний амь нас, эрүүл мэндийг аварсан баатарлаг амьтны талаар мэдж авцгаая. 10 дугаарт Расти Муур ба түүний эзэн. Энэ бол 10 настай Расти гэх нэртэй муур. Тэрээр энгийн муур шиг харагддаг боловч үнэндээ эзнийхээ амь насыг аварсан баатарлаг муур юм. Анх 2009 онд түүний эзэн Клэр Нельсон Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужийн Беркс дүүргийн амьтан асран хамгаалах нийгэмлэгээс Расти Муурыг өргөж авсан. Тэр үед Расти 8 настай байсан учраас түүнийг хөгшин гэд хүмүүс тоодгүй байв. Гэвч Клэр Нельсон анх харсан даруйдаал түүнд татагдсан гэдэг. Расти Муур үнэхээр ийдэг зантай, 50 дүлгэн муур байсан боловч 2011 оны зуны нэг өдөр гинэт маш их сандарч эзэн рүүгээ элдвэр өсчиж эхэлсэн. Түүний эзэн Клэр Нельсон хэлэхдээ яагаад ч юм гинэт Расти намайг суух эсвэл буцаад хэвдэх болгонд над руу өсчин дайрч өвөр дээр минь гараад сарвууга цээжин дээр тавьж аимшигтайгаар мяу мяу гэж дуугарч эхэлсэн. Тэр хизээч ингэж байгаагүй учраас би үнэхээр их айж бас их гайхсан. Би ямар нэг зүйл болохгүй байгааг мэдэрч эмчээсээ уулзах цаг авч автобусны буудлын дээр очисон боловч гинэт би эвгүрхэж би тэр даруйдаа шууд 911 дуудлага өгсөн. Хожим нь би зүрхний шигдээстэй босноо олж мэдсэн. 2009 онд хөгшин муур өвчилж авах үедээ би түүний амийг аварч байна гэж бодсон боловч бүх зүйл эсэргээрээ байжээ. Расти миний амийг аварсан. Тэр бол миний сайн найз. Тэр бол миний баатар хэмээн Клэр Нельсон хэлжээ. 9-дүгээрт Аратны хаан Арслан ба хулгайлагдсан охин. Арслан хүн барьж идсэн тухай түүх хаасаагүй байдаг. Гэхдээ Арслан бяцхан охиныг аварсан тухай та сонсож байсан уу? 2005 онд 12 настай Этиоп охин хулгайлагдаж 7 хоногийн турш сургагын алга болжээ. Цагдаа нар хэргийн халуун мөрөөр мөрдөж 6 хоног явсны эцэст маш хачирхалтай байдлаар охиныг олсон. Үл бүтэх дөрвөн этгээд нийлж охиныг хулгайлсан бөгөөд тэдний нэг нь охинтой хүчээр гэрлэхийг завдаж 6 хоногийн турш охиныг зодож дарамтлсан ажээ. Азар сүүлийн өдөр тэдэнтэй 3 арслан таарсан бөгөөд арслангууд гэмт хэрэгтнүүд рүү огцом дайрч хөөж уулсан байна. Хачирхалтай нь 3 арслан дор хаяж хагас өдрийн турш охиныг тойрч зогсон өөрсдийн хамгаалтанд авчээ. Үүнийг харсан хэрэгтнүүд охинд ойртож чадахгүйгээ мэдэж зүхтаасан боловч тун удалгүй цагдаа нарт баригдсан. Харин цагдаа нарыг ирэх үед арслангууд тусламж ирснийг ойлгож өөрсдөө ой мод руу явцгаажээ. Цагдаа нар хэлэхдээ бид охиныг олох хүртэл арслангууд түүнийг хамгаалж байсан. Дараа нь бидний гэрэнгүү зүгээр л яваад өгчихсөн. Харин амьтан судлаачид хэлэхдээ охин тусламж гуйж уйлах нь арслангийн гүйг дуурахтай ижил төстэй сонсогдсон учраас арслангууд охиныг өрөвдөж улмаар хамгаалсан байх гэж үзжээ. 8 дугаарт Далайн арслан ба амиа орлогч. Сэтгцийн гүн хямралын улмаас дөнгөж 19 настай байсан Кевин Хайнс 2000 онд Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод байрлах алтан хаалга гүүрэн дээрээс үсэрч амиа орлохоор шийджээ. Гэвч Кевин Хайнс живх үедээ түүнтэй ойрхон ямар нэг амьтан хөдлөхийг бас өөрт нь хүрхийг мэдэрчээ. Тус амьтан түүнийг сэлэхэд тусалж доороос нь хүчтэй түлхэхээс гадна бүр ирэг дээр гарах хүртэл тусалсан байна. Тухайн үед Кевин Хайнс айж балгацснаасаа болж яг ямар амьтан өөрт нь тусалсныг мэдэж амжаагүй боловч хожим нь гүүрэн дээр байсан хүмүүсийн дарсан гэрэл зурагнаас харахад тус амьтан далайн арслан байсныг олж мэджээ. Үүнээс хойш Кевин Хайнс дахин амиа орлохыг оролдоогүй бөгөөд далайн арслангийн өөрт нь бэлгэлсэн амьдралыг үр дүнтэй өнгөрөөхийн тулд дэлхийг тойрон аялж сэтгцийн эрүүл мэнд амиа хорлохоос урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулдаг болжээ. 7 дугаарт Перли ба галт төмөр. Шөнийн 4 цагийн орчимд нийзэл болон түүний сүйт залуу гэрийн тижээвэр дотныхоо чанга дуунаар сэржээ. Тэдний Перли гэх нэртэй дот угаалгын өрөөнд гал гарч байгаа тухай гэр бүлийнхэндээ мэдгэдэхийн тулд чанга дуу аваа гаргасан байна. Энэ бүхний ачаар бүгдээрээ 9 минут гарч чадсан бөгөөд гал унтраах анги руу тэр даруйд нь дуудлага өгсөн учраас галын тархалтыг баг дээр нь зогсоожээ. Ийхүү өхөрдөм хөрхөн дот гэр бүлийнхэн болон өөрийгөө угаартаж цаашлаа чатаж өгөх аюулаас аварсан ажээ. 6 дугаарт Заан ба Эмбер охин. 2004 онд Таиландын өмнөд хэсэгт орших далайн ирэг дээр маш хүчтэй цунами болсон бөгөөд олон мянган хүн амьнасаа алдсан. Энэ үед 8 настай Эмбер Оуэн гэх Британи охин ээж болон хойд эцгийнхээ хамт Пукетийн далайн ирэг дээр амарч байв.
Иргэдээр хүүхдүүд хооллох, унах зориулттай зан хид хид байсан бөгөөд тэр дундаас Нинон гэх нэртэй зан болон Эмбер охин хоорондоо илүү дотн харилцаатай байжээ. Охин өдөр бүр тэр заантай уулзаж, хооллож, эрхлүүлж, бас ундаг байв. Ялангуяа цунами болдог өдрийн өглөө охин тэр зааныг унж явсан бөгөөд асар том давлгаа ойртох үед заан эртнээс мэдэрсэн байна. Ийхүү Нинон зан удирдлаггүй болж эргээс холдож эхэлсэн. Гэвч цунами тэднийг гүйцэж, охин болон зааныг хан руу хүчтэй түлхсэн. Гэвч зан эцсийн хүчээ шавхсаар Эмбер охиныг аюулгүй газарт авчиж чадсан ажээ. 5 дугаарт Саша ба түүний гэр бүл. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид байрлах энэ байранд хатагта Нана Чай, түүний бяцхан охин болон тэдний үнэн чанд Саша нэртэй питбул нохоо амьдардаг. Гэтэл нэгэн шөнө тэдний байранд гал гарсан бөгөөд Саша гэрийн эзнийг сэртэл дахин хуцаж ширэмжлүүлсэн. Үүгээр зогсохгүй Саша нохоо эзнийхээ бяцхан охиныг орноос нь зөөж аварч чадсан байна. Сашагийн гаргасан баатарлаг үйлдлийн ачаар бүгд галаас аврагдсан бөгөөд хамгийн хачирхалтай нь яг энэ байранд дахин нэг удаа гал гарч эрлэг нохоос Саша 2 дахь удаага гэр бүлээ дахин аварч чаджээ. 4-дүгээрт Лулу гахаа ба түүний эзэн Жоан Альцман гэх нэртэй эмэгтэй гэртээ байхдаа гинт зүрхний шигдэс болжээ. Азар энэ үед түүний үнэнч хамтрагч Лулу гахаа тэнд байсан бөгөөд тэрээр эзэндээ ямар нэг зүйл болсныг шууд гадарлаж эзнээ босгох гэж оролдсон боловч амжилт олоогүй байна. Ийхүү тэрээр тусламж дуудахын тулд гэрээс яаралтай гарчээ. Лулу гахаа гэрийнхээ хажуугийн зам дээр гарч маш их сандран твдэж эхлэв. Эцэст нь нэг жолооч гахаа яагаад ийм их шаналж сандарч байгааг олж мэдэхийн тулд машинаасаа бууж ирсэн байна. Энэ үед Лулу тэр хүнийг эзэн рүүгээ дагуулan явсан бөгөөд аз болоход бүх зүйл хитрхи оройтоос өмнө түргэн тусламж дуудаж чадсан байна. Эмч нар хэлэхдээ хэрвээ дахиад 15 минут өнгөрсөн бол хадагта Жоан амь насаа алдах байжээ. Үнэхээр азтай явдал тохиолджээ гэж хэлсэн байна. Энэхүү сэтгэл хөдлөм ир зөрөгтэй үйлдэлийн төлөө түүний эзэн Лулу гахаага дуртай хоолоор нь шагнасан ажээ. 3 дугаарт Бинти Жуа горил ба залуу хүү. 1996 онд Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод байрлах Брукфилдийн амьтны хүрээлэнд зугаалж явсан нэг хүүхэд аврах том горилийн амьдардаг хэсэг рүү өндрөөс унсан байна. Түүний эцэг их маш их сандарч эргэн тойронд байсан хүмүүс айдастайгаар хүүг харцгааж байлаа. Гэтэл тус хүрээлэнгийн Бинти Жуа гэх нэртэй эм горил өндрөөс унаж гэмтсэн хүүдээр очиж түүний гартаа тэврэн түргэний эмч нарыг ирэх хүртэл бяцхан хүүг өөрийн хамгаалтанд авчээ. Магадгүй эм горил бяцхан хүүг өөрийн үр төлмөд хайрлан өсгөхийг хүссэн байж болох юм. Энэ гайхалтай түүх горил хэр сайхан сэтгэлтэй, өндөр ухамсартай болохыг бүх нийтэд харуулсан боловч нөгөө талаас тэд ууртай догшин төрөмгийн зан ааш гаргадаг. Жишээлбэл 2016 онд Америкийн нэгдсэн улсын Цинциннати хотын амьтны хүрээлэнд мөн адил нэг бага насны хүүхэд горилийн амьдрах хэсэгт унжээ. Гэвч энэ удаад горил илүү төрөмгийн хандсан учраас түүнийг шууд газар дээр нь буудаж хүүг аварсан. Энэ явдлын дараа буудуулж өгсөн хөөрхий горил зориулан дурсгалын хөшөө хүртэл босгосон ажээ. Тийм учраас тэжээвэр болон зэрлэг амьтантай анхаарал болгоомжтой харьцах, бага насны хүүхдэд хараа хяналттай байх хэрэгтэй. 2 дугаарт Өгтөр халин ба авраг загас. Далайн амьтны судлаач Эрдэмтэн Нэн Хаузер гэх эмэгтэйд нэг хачирхалтай явдал тохиолджээ. 2019 онд Өгтөр халим судлах зорилгоор Нэн Хаузер усан чумсан боловч гинэд аврах том халим Нэн Хаузерыг уснаас түлхэж усан онгоцны зүг чиглүүлж гисэн байна. Судлаач эхэндээ маш их айж сандарч байсан. Яагад гэвэл халим түүнийг хүчтэй түлхэвэл судлаач гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй байв. Гэхдээ Нэн Хаузер яг усан онгоцон дээр гарах үедээ тэнд юу болсныг ойлгожээ. Өгтөр халим ойрцоо сэлж байсан аврах том бар авраг загсыг олж харсан бөгөөд тэр даруйдаа судлаач бүсгүйг завин дээр гаргахыг оролдсон байна. Харин Нэн Хаузер завин дээр гарах үедээ л өөртөө маш ойрхон авраг загас байсныг олж мэджээ. Халим хамгаалахын төлөө амьдралаа зориулсан Нэн Хаузер гэх эмэгтэй ийхүү халимны ачаар өөрийн амнаас эрүүл мэндэ аварч чадсан ажээ. Одоо бүгдээрээ дараагийн түүхтэй танилццгаая. Хамгийн сүүлийн түүх бол Далайн гахаа ба авраг загасны түүх юм. 1972 онд тохиолдсон энэ явдлаас болж Филиппин буюу Далайн гахаа нөхөрсөг сэтгэл татам гэдгээрээ илүү алдартай болсон. Өмнөд Африкийн иргэншилтэй Ивана Владиславич гэх нэртэй эмэгтэй Мозамбикийн ирэх живсэн хөлөг онгоцны ослоос ганцаараа эсэмбэнд гарсан боловч далайн эрэг хүртэл 40 км газар сэлхээс өөр сонголтгүй болжээ. Харамсалтай нь тэнгисийн тэр хэсэг авраг загас ихтэй гэдгээр алдартай байсан. Ядаж байхад ослын үеэр Владиславич хөлөө зүссэн учраас их хэмжээний тус алдаж байв.
Гэтэл түүнийг аврахаар 2 далайн гахаа ирсэн бөгөөд түүнийг далайн эргийн хөвөр хүртэл авраг загсны дайралтаас хамгаалж сэлэх үедээ ядарч тамиргүй болох үед нь доороос нь түлхэж дэмжиж байсан гэж хадагтай Владиславич хэлжээ. Энэ бол үнэхээр сэтгэл хөдлөм бахархмаар гайхалтай түүх юм. Үүнтэй нэлээд төстэй түүх 2004 онд хоолын зайн усан цэлэгч Адам Уулкер тохиолдсон. Түүнийг далаад цэлж байхад нь 5 м орчим урттай авраг цагаан загас довтлох гэж оролцсон боловч азар 10 далайн гахаа гарч ирэн түүнийг хүрээлэн цэлж хамгаалж эхэлсэн байна. Эдгээр 10 далайн гахаа авраг загасыг Адамаас холдох хүртэл түүнийг хамгаалан тойрч цэлсэн байна. Хамгийн хачирхалтай нь холын зайн усан цэлэгч Адам Уулкерт яг энэ удаагийн усан цэлэл дээр халин ба далайн гахааг хамгаалах ашигын бус байгууллагад мөнгө цуглуулах зорилгоор сэлж байсан байна. Үнэхээр сонирхолтой байгаа биз? Энэ мэтчлэн далайн гахаа хүний амь насыг аварсан маш олон тохиолдол байдаг. Ингээд та бүхэндээ амьтад хүний амь насыг аварсан 10 түүхийн тухай танилцууллаа. Миний зүгээс бичсэн сэтгэл бүрийг нэг бүрчлэн уншиж байгаа учраас санал бодлоо үлдээхээ бүх мартаарай. Бичлэгүүдийг минь байнга үздэг, мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд үргэлжлэх дуртай өгөөрэй бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий. Ховорцсон хоордоогүй бүхий л амтан урамлаа хайрлан хамгаалъя.